та бүхэнд яагаад Солонгос улсыг сонгон суралцах вэ гэдэг талаар бяцхан зөвлөгөө мэдээллийг хүргэе. За бид нар Солонгос улсыг сонгоход нөлөөлөх ерөнхийдөө бол 4 хүчин зүйл байгаа. За энэ 4 хүчин зүйлээ хэдүүлээ хуваагаад авч ярилццгаая. За нэгт нь болохоор мэдээж сурах гэж байгаа хүнд бол хамгийн чухал зүйл нь өөрөө сургалтын чанар байгаа. За хоёрт нь болохоор төлбөр мөнгө. За оюутнууд болохоор сургалт маань өөрөө хичнээн төгрөгийн төлбөртэй байдаг юм байна тий. За мэдээж хэрэг бид нар сурангаа тэнд очиод амьдрна. Тэгэхээр орчингийн хувьд биднэрт дасан зохицох чадамж хэр байхаар орчин ер нь солонгосын орчин юм ямар байдаг талаар. За мөн бид нэр сураад амьдраад хад маань нийт ерөөхдөө сарда гарах зардал мөнгө маань хичнээн төгрөгийн зардалтай Солонгос улсад сурч амьдардаг юм бэ гэдэг талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. За сургалтын чанарын хувьд болохоор Солонгос улс нь Аазда сургалтын чанар, сургалтын систем, боловсролын тогтолцоогоор ерөөхдөө бол нэгт ороод байгаа. За жилдээ дунджаар үүнийгээ дагаад 150,000 оюутан, гадаад оюутнууд Солонгос улсад суралцдаг байгаа. За энэ тоо бол ерөөхдөө жил хэрэгцсэн маш их өсөлтөөр явж байгаа. За бид нар болохоор гадаад оюутнуудын дийлийнх нь болохоор Солонгос ямар чиглэлээр сурж байгаа юм гэхээр анагаах технологи, инженерчлэл, за мөн урлагийн талаар маш их гадаад оюутнууд суралцж байгаа. За яагаад энэ чиглэлээр суралцаад байна гэхээр жишээлбэл бид нэр технологи талаас нь хаад үзэх юм бол гадаад оюутнууд технологийн чиглэлээр суралцаад өөрийн нөгөө дадлагаа одоо Солонгосын томоохон компаниуд болох LG, Samsung, Daewoo гэх мэт томоохон компаниудад хийх боломжтой байдаг. Мөн цаашлаа зөвхөн дадлага хийх биш, мэргэжлээрээ төгснөхийн дараагаар тухайн компаниудад мэргэжлийн дагуу боловсон хүчин болж ажиллах боломжуудаас давуу байдгаараа энэ дээрх мэргэжлүүдээр болохоор гадаад оюутнууд ер нь төлхөө их суралцаад байгаа. За бид нар энэ дараагийн ярих юм бол төлбөр байгаа. За ер нь бол Европ юм уу одоо Америк, Канадад та бүхэн их сургууль суралцсанаас 25-аас 30% хямд зарлаараа Солонгос улсад суралцах бол бүрэн боломжтой байгаа. Мөн төлбөр дээр болохоор биднэрт тэтгэлэг олдох маш их боломжууд байдаг. Энэ болохоор тухайн хүн бакалавр сурж байгаа хэлний тэтгэл, магистр, доктор аль чиглэлээр сурж байгаасаа хамаарат өөрийн одоо улсын буюу Монгол улсын засгийн газрын тэтгэлэг, Солонгос улсын засгийн газрын тэтгэлэг, за мөн түншлэн томоохон компаниудын харьяатай тэтгэлэг, за сургуулийн тэтгэлэг, дээрээс нь тухайн факультетийн хэмжээ тэтгэлэг гэх мэтчлэн олон төрлийн тэтгэлгүүдэд бид хамаарт бүрэн боломж байгаа учраас та хэрэг өөрөө чадвартай байгаа хэлний ямар нэг онолтой юм бол тэтгэлэгт хамаарах бүрэн боломжтой байгаа. За бид нар Солонгос болохоор амьдрахад орчин ямар байдаг вэ гэхээр Солонгос бол ерөнхийдөө маш аюулгүй 50 орнуудын тоонд ордог. За гадаад иргэд бол их хэмжээгээр ажиллаж амьдарч одоо ингээд суралцдаг. Дэлхийн нийтээр бол одоо дэлхийн нийтийн анхаарлыг бол маш их татж байгаа. За цаг уурын хувьд ингээм бол 4 улиралтай. Яг Монголтай адилхан өвөл зүүн хавар нам гэсэн улирал, намар гэсэн улирлууд байдаг болохоор одоо ямар нэгэн цаг уурын цэцгэн өөр эрс төсвөр амьсгалыг бол бид нар бол мэдэргүй. Мөн залуучуудын хувьд болохоор цагаан өнгөрөх боломжтой маш олон соёлын төвүүд, үзүүр үйлчилгээний байгууллагууд, за түүх соёлын турсгалт газрууд байдаг болохоор залуу хүмүүс одоо амралт чөлөө
цагаа бол маш зүй зохистой өөрийгөө хөгжүүлж өнгөрүүлэх бол бүрэн боломжтой. За тийм болохоор ер нь бол гадаад оюутнууд одоо сүүлийн үед Солонгос орны ихээр зур сурах болоод байгаа. За бидний хамгийн сүүлийн одоо хүчин зүйл буюу зардал байгаа. За Солонгос Монгол улсын хооронд болохоор онгоц хамгийн түрүүнд хямд зардлаар бид нар онгоцны тийзийг авах боломжтой байгаа хоёр талынхаа нислэгийг та магадгүй Европ руу онгоцны билет авах, Солонгос руу нисэх онгоцны билет авах хоёр бол харьцангуй өөр үнэтэй, Солонгос руу нислэг нь хамаагүй хямд байгаа. За ер нь бол амжиргааны зардлын үед ингээмээ Солонгос орн өөрөө үйлдвэрлэгч орн учраас бараа бүтээгдэхүүн үнэ харьцангуй хямд байдаг. Зарим бараа бүтээгдэхүүнүүд бараг Монголтой ч адилхан хэмжээний үнэтэй байдаг. За заримдаа одоо улирлын хямдрал зарлах юм уу? Тухайн томоохон эхлэлүүрүүдийн хямдрал зарлахад бол Монголоос илүү хямд байх тохиолдол бас байдаг. Даваа талтай. За ер нь бол нэг оюутан нийт Солонгос сурангаа сургалтын төлбөрөөс гадах нийт амжиргааны зардал бол нэг 580 мянган воноос 750 мянган воны орчим байдаг. За энд нь болохоор түрүүний хэлсэнчлэн за байрны төлбөр, за утасны төлбөр, тэгээд сургалтын одоо авлага, гарын авлагын төлбөр, хоолны мөнгө гэх мэтчлэн унааны мөнгнөөс ахгуулаад нийт ерөнхийдөө нэг хүний амьдрах өртгөн 500-аас 750 мянган воны ер нь хооронд байдаг. За саяны хүртэл та бүхэнд ерөнхийдөө Солонгос улсыг сонгон суралцахад нөлөөлөх хүчин зүйлсийн талаар бид тодорхой хэмжээний ойлголт өгсөн гэдэгтээ бол итгэлтэй байна. За дараагийн дугаараар бид нар Солонгос улсын ихтэй сургуулиудыг дундаас өөрийнхөө сурахыг хүсч байгаа сургуулаа хэрхэн сонгох вэ гэдэг талаар та бүхэндээс бяцхан зөвлөмж өгөх болно. Тийм болохоор дараагийн дугаарыг маань авч үзээрэй.